За банкны харилцах дансыг компьютер рүү татаж аваад шууд ажиллахад боломжгүй байдаг. За мерж хийсэн илүү багнууд илүү мөрөдтэй юм байдаг. Тэгэхээр үүнийг хэрхэн янзлах зааврыг дэлгэрэнгүй үзүүлээ. За хамгийн дөрөнд бүх нүдэ зүүн дэд болонд байгаа энэ нүдэн дээр дараад идэвхжүүлээд мержийг нь болиулна. За мержийг болиулахын тулд merge and center гэсэн хэсгээр дараад дарах үед автоматар бүх мержүүд арилж байгаа. За энэ хэсгээс огно хамгийн хэрэгтэй мэдээлэл огно. За тэгээд анзаарах юм бол мөр хооронд юм хоосон зайнууд байгаа. За эхний гүйлгээ 6 сарын 1-ний гүйлгээ, дараагийн гүйлгээ хооронд жишээлбэл энэ 4-5 хоосон мөрнүүд гэх мэтлэн бүх гүйлгээнүүдийн хооронд юм ерөнхийдөө нэг тийм зайнууд байгаа. За энэ зайнуудыг хамгийн түрүүнд хэлбэр арилгах ёстой. За арилгахын тулд бүгдийг нь сортлох хэрэгтэй. Эхний одоо энэ цэнхэртүүлсэн мөрийг фильтр хэлбэрт болгож сортлох хэрэгтэй. Гэхдээ шууд фильтрдэх юм бол фильтрээ сонгох юм бол мөр хооронд зай байгаа учраас фильтр маань эхний нүдэн дээр л ажиллана гэсэн үг. Тэгээ бүх нүдэн дээр ажиллуулахын тулд автоматар нэг хоосон баган дээр нэгэн тоо тавиад за жишээ болгоод нэгэн тоо тавиад за энэ нэгэн тоогоо хамгийн доотлын дата хүртэл хуу багцаагаар энэ хавьд нэгэн тоогоо хуулаад за нэгэн тоогоо дээшээ доороос дээшээ одоо юу алгасахгүйгээр нүд алгасахгүйгээр хуулчихж байгаа. За мөн баган дээр нэгэн тоогоо тавиад өгье. За одоо ингээд хамгийн ихний 12 дугаар мөрнөөс хамгийн доотлын 2534 дугаар мөр хүртэл за бүгд тексттэй буюу дататай болчихж байгаа. За энэ нөхцөлд энэ үйлдэлийг хийсний дараа одоо толгоогоо фильтртэж болно. За фильтр хэсэг рүү ороод фильтрчиж байгаа. За эндээсээ одоо огнооныхоо одоо энэ сум хэсэгтэр дараад sort oldest to newest гээд хуучнаас нь шинэ рүү ингээд сортлоод өгч байгаа. За ингээд одоо хоорондоо ямар нэгэн зай байхгүй бүгдээр ингээд дараалал харагдаж байгаа гэсэн үг. За орлого зарлагын дүнгээ олно. За орлого зарлагын дүнгээ олохын тулд зарим нүднүүд нь нуугдчаад баган нарийнх учраас нуугдаад байгаа учраас за энэ хэсэг багнаа бүгдийг нь идэвхжүүлж хагаад хоёр дарчээ. За нэг бол ингээд бүгдийг нь идэвхжүүлснийгээ дараа ингээд зайг нь ингээд үснээр тэлээд өгч байгаа. За энд орлого ногоон өнгөтэй орлогын тоонууд маань гараад ирэх шиг боллоо. Орлого маань тий. За тийм байна. Орлогууд маань ингээд гараад ирсэн байна тий. За тэгэхээр хэрэггүй багнуудаа устгах чинь хэрэггүй багнуудаа идэвхжүүлээд маус хоёроо дараад delete. За энэ бас delete. За хэрэггүй багнуудаа ер нь бүгдийг нь устгаад за үлдэгдэл байж болно тий. Дансны үлдэгдэл. За гүйлгэний утга үлдээгээд за энэ жишээ компанийн юу дата ашиглаж байгаа учраас гүйлгэний утгыг нь арилгацсан байгаа. За ингээд орлоготой, зарлагтай, огнотой, гүйлгэний утгатай энэ дата маань бэлэн болчлоо гэсэн. За хэрвээ хуулгаа өөр програм руу оруулах гэж байгаа бол за энэ огноны формат нь цаг минуттай юм дараад үзэх юм бол олон байгаа. Тэгэхээр програмд бол энэ артын дата хэрэггүй. Зөвхөн огноны мэдээлэл. За энийг хэрхэн хэлбэр салах вэ гэхээр за төр зүр бие багны урталт хоёр баг нь оруулж ирээд за бүх огноогоо сонгосныхоо дараад Excel-ийн дата зэсний text to columns гэсэн зэс рүү ороод за доотлих нь чагтыг сонгоод за энэ дээр ингээд сумаар огноогоор нь таслая гэдэг. Энэ сумаа яг огноны харалт сонгоод өг. Тэгээд next дараад finish. За энэ үед ингээд артлахын цаг минут нь салчиж байгаа. За энэ дээр ийм дэлгэрэнгүй харагдаад байж магадгүй одоо энэ уртлын огнотой хэсэгт. Тэгэх юм бол бүгдийг дахин идэвхжүүлж хагаад home зэсний short data буюу short date буюу ингээд богино хэлбэрээр харуулж байгаа. За одоо ингээд огноо маань стандарт хэлбэрийн ямар нэгэн цаг минутгүй ингээд зөвхөн он сар өдөр харагдаж байгаа гэсэн. За илүү багнаа устгаад. За ингээд хуулга маань банкнаас одоо өөр програм руу татахад бэлэн болж байгаа юм. За багнуудаа наашаа цаашаа зөөжж болно те. Гүйлгэний утгаа жишээлбэл огнооны харталт нь оруулаад ингээд
давгар файлтайгаа формат толгойг нь адилхан болгоод хуулчих болно. За анхаарал тавьсанд баярлалаа.